За бүгдд нь сонсох цаг үеийн мэндийг хүргэе. Нэгэн чөлөөт яриа хийхийг хүслээ. За хүмүүс ингэж эерэг байх, гой сайхан зүйлийг бодох, үргэлжийн л зөв сайхан байх гэсэн зөвлөгөөнүүдийг маш их сонсож уншиж авч байгаа байх. Тэгэнгүүт ингээл хүн шууд за вирус огт сүрэг зүйл бодохгүй байлуулах эерэг сайхан бай, эерэг гоё үгийг хэлжий, зөв хандлагатай бай гэл зөвхөн гоё сайхан зөв зүйлүүдийг ингээд зохицлоох гээд хичээгээд байдаг. Энэ нь болохоор ингээд яг нэг юм дүүрсэн савн дээр дахиад дээрэс нь ингээд эерэг сайхан зүйлийг ингээд хийсэн ч гэсэн тэр нь ингээд халиад ингээд ямарч үр бүтээлгүй, үр дүнгүй болоод байгаа гэсэн үг. Тэгэхээр үнийг хэрхэн зөвөр шийдвэрлэх вэ гэхээр тэр дүүрсэн савыг бол ер нь бол хоослох хэрэгтэй. За шууд л гой сайхан эерэг өөрийгөө аз жаргалтай байлгах тэр олон зүйлийг ингэж хийж тэн чинь нэг талаараа бол ер нь бол арга цаах гэсэн үг л дээ. Зөвхөн сайхан л төвлөрч. Тэгхийн оронд өөрийнхөө энэ дүүрсэн байгаа савыг суллах хэрэгтэй. За ер нь бол явж хүн ерөөсөө өөрийнхөө тэр сүрэг буюу муу тал бүхэнтэй л ажиллах хэрэгтэй гэсэн үг. За савыг суллахын тулд тэр сав яагаад дүүрв? За дүүрэн сав дотор бас яг юу байна гэдгийг хамгийн эхлээд олж харах хэрэгтэй. Буюу өөрлөгөө харах хэрэгтэй. За харах үнцгийг, харах чиглэлийг өнөөдрөөс эхлэн зөвхөн өөрлөгөө төвлөрүүлнэ гэсэн үг. За би ер нь хин бэ? Би өнөөдрийг хүртэлх хугацаанд юуг туулваа? За энэ тууллыг авч явах хугацаанд ямар мэдрэмжүүдийг би аваад өсчүү? За тэр мэдрэмжүүд ер нь яг өнөөдрийг хүртэлх хугацаанд надад яаж нөлөөлөд байв? Олон давтамжтайгаар нэг мэдрэмжүүд гарч ирээд байна уу? Тэгэд өөрийгөө ингэж ухах хэрэгтэй гэсэн үг. Саваа бүр ингэж доороос нь шүүх хэрэгтэй гэсэн үг. За тэгж өөрлөгөө өнгөж харнаа. За өөрлөгөө өнгөж харахтаа бодож болно. За аль эсвэл бичиж болно. За бодох буюу бичихтэй мэдээж тухайн үйл явдлуудаа бага наснаас хийдэг юм уу те? Ухрааж эхэлнэ. За бичихтэй өөр дээрээ төвлөрье гэж төвлөрөөд за ямар л мэдрэмжүүд орж ирж байна. Тэр болгоныгоо буулгаад бичээд ажиглаад анзаараад бодоод авах хэрэгтэй. За ер нь бол тунгаан бяцлал хийж байна л гэсэн үг. Тунгааж бодож байна гэсэн үг. За энэхүү бичихтэй хэнийг ч буруутгахгүй. Ерөөсө ганц дүрэн бол хэнийг ч юугч буруутгахгүй. Зүгээр тань. Үнэн тань гэсэн үг. Ийм зүйл надад болж исэн юм байна. Ийм зүйл тохиолдоод би тэр үед ийм мэдрэмжийг авчихсан юм байна. Энэ мэдрэмжийг авснаасаа үүдээд ийм зан төлөв надад суудсан юм байна. Энэ мэдрэмж одоо хүртэл надад байдаг юм байна гэдгийг л олж харна гэсэн үг. Түүнээс хэн нэгнийг буруутгаад энэ үед ийм мэдрэмж авсан тэрнтэй холбоотой. Түүний буруу гэж буруутгах ерөөсөө хэрэггүй. Зүгээр л таньж мэднэ. За хүүхэд байхдаа ийм мэдрэмж авсан юм байна. Тэр үед би бодохдоо гомдож хүлээж авсан юм байна. Одоо би тэр нөхцөл байдал одоо надад тохиолдвол би гомдох уу гэж олон талаас нь харж тунгааж бодно гэсэн үг. За энэ арга бол ер нь бол хүнийг ингэж маш их чөлөөлж өөрийнхөө тэр нөхцөл байдлыг тодорхойлох. За бүр тэр сүрэг мэдрэмжтэй хүртэл ажиллахад бүр маш хамгийн сайн арга байгаа. Яалтчгүй ажиллаад хахад хүн ингэж өөрийнхөө дотоод руу орж энэ мэдрэмжүүдтэйгээ ажиллахгүйгээр цааш явах нь бол ерөөсөө
бий хоосон үр дүнгүй ийм зүйл байгаад байна. За тэгээд энэхүү ажиллаад явж явах хугацаанд бол мэдээж маш олон зүйлүүд гарч ирнэ. Миний одоо тэр мэдрэмж гэж хэлээд байгаа хүний тэр сэтгэл хөдлөлийн одоо мэдрэмжүүд илүү өндөр болж гарч ирнэ. Тухайн зүйлийг бодоход одоо тий уйлах, гомдох, уцаарлах бүр бичмэргүй болдог ч юм уу тий. Эсвэл маш их сэтгэл хөдлөл гарч ингэж уйлах, уурлах. Тийм мэдрэмжүүд төрнө. Тэрийг яг байгаагаар нь л хүлээж байгаа. Би уйлмаар болж байна. Энэ зүйлийг эргээд бодсон чинь би уйлмаар болж байна. Уйлчих. Тэр чинь уйлж тэр нэг эрчим задарч танаас ингэж гадагшилж байгаа гэсэн үг байхгүй юу? Тэр нь бол ингээд таны сав цэвэрлэгдэж хөнгөрч байна л гэсэн үг. За бичгээс өөр бясалгаж болно. За бясалгахад болохоор эхний ээлжинд дээж түмэн янзын бодлууд орж ирнэ. Гэхдээ бид нар ухамсардгүй учраас за өөрийнхөө энэ олон бодлыг хэсэгхэн хугацаанд сайхан намжаая гэж өөртөө хэлээд гүнзгий амьсгал аваад сууна. За бодлууд орж ирж байна. Тэр бодолд автахгүй. Зүгээр л хажуугаараа өнгөрүүлээл нэг хэсэгхэн хугацаанд суучна. За эхэндээ ингэж ажиглаж өнгөрөөж байгаад явандаа тухайн бодолтойгоо ажиллана. Ажиллахдаа тэр бодолд мэдээж автахгүй. Нэг бодол ороод ирэнгүүт уур хүргэсэн бодол. Тэр үйл явдалтай холбоотой гээл уурлаад үзэн ядаад байж болохгүй. Яаж бодох вэ гэхээр за энэ үйл явдал ороод ирлээ. Энэ үйл явдал яагаад ороод ирэв? Надад ямар нэг зүйлийг ухааруулах гад эсвэл энэ үйл явдлаас би яг юу ойлгох байсан юм болоо? Энэ үйл явдал надад тохиолдсноороо ямар эерэг тал гарч ирв? Ямар сөрөг тал гарч ирв? Энэ үйл явдал надад тохиолдоггүй байсан бол яах вэ? Гэж бас олон талаас нь бодно гэсэн үг. За энэ аргаар ажиллаад ингээд бяцлагаад тахт ер нь бол бодлого зөөрчдөг. Нилээн багасаад ирдэг. За орж ирж байгаа бодлууд нь бол ерөөсөө надтай ажиллаад өгөөч л гэсэн бодлууд. За хэцүү мэдрэмжүүд байвал энэ мэдрэмжийг надаас гаргаад өгөөч, хөнгөлөөч л гэсэн үг. Тэгэхээр яаж хөнгөлмөр вэ? Тэрийг тухайн үеийнхээ өөрийнхөө мэдрэмжийг дагаж цаашаа явна. Уйлмаар уйлна. Бичмээр уйл бичнэ. Талархмаар байвал талархна. Олон талаас нь бодоод ухаарлаа авахар байвал ийм ухаарлыг надад өгсөн байна. Талархлаа гэж талархна. Тэрхүү үйл явдалтай холбоотой, тэр бодолтой холбоотой юу л хиймээр байна? Ямар л мэдрэмжийг гаргамаар байна? Тэгж гаргаж чөлөөлнө гэсэн үг. За ийм хоёр арга. Өөр арга гэвэл өдөр тутамдаа энгийн үедээ тунгаамслаж бас болно. Юусо бодоол гэсэн үг. За нэг бодол ороод ирлээ. Бодлоо ер нь бол хажуунаас нь ажиглах ухамсартай болно л гэсэн үг. Бодолтой автахгүйгээр. За бас мэдрэмжтэйг ажиллана. Нэг үйл явдал болоод нэг хүн гинт нэг үг хэлчихвэл тэр үг ингээд дотор гэжигтэй те бүр нэг зэвүүцэл уур хүргээд мэдээж болно. Яагаад уур хүргээд байна? Саяын үг яагаад миний уурыг хүргээд байна гэж бодно. Тэгэнгүүт тэр үгтэй холбоотой эсвэл тэр үйл явдалтай холбоотой өмнөх юмнууд гараад ирнэ. Тэгэнгүүт тэр өмнөх үйл явдлыг бодно. Хамгийн анхны их усүр нь юу вэ? Хамгийн анх ийм үйл явдал надад тохиолдсон учраас эндээс миний сэтгэлд ямар нэгэн зүйл үлдсэн учраас үүнийг нэг хүн өнөөдөр өдөөчлөө. Тэр өдөөсөн үйл явдал нь миний анхны тэр надад мэдрэгдсэн мэдрэмжийг сэдрээж байна. Тийм учраас би өнөөдөр ийм реакц үзүүллээ гэдгээ олж харна гэсэн үг. За ингэж өдөр тутамдаа тунгаамслал хийнэ. Гэр бүлийнхэн, найз нөхөд, ажил аль ч үед
өөрийнхөө сэтгэл мэдрэмжийг ачаглаж түүнтэй холбоотой үйл явдал руу их үүсвэрлэн гүн орж түүнийг тайлнаа гэсэн үг. За энэ 3 аргаар ер нь бол хүн нэлээд хэдэн сар явхад бол айгүй сайхан хөнгөрөөд өөрийнхөө учрыг олоод ер нь бол өөрийгөө танихад нэлээд төхөө нэмэртэй болдог. За ингэж сайхан өөрийгөө чөлөөлж өөрийгөө таньж тэр дүүрсэн байгаа самны учрыг олж гаргахын гаргаж суллахын суллаж сайхан зүйлсийг авч үлдэхийг үлдэж за ингэж сайхан саваа цэгцэлчээд дараагийн алхам юу хиймээр вэ те? Өөрийнхөө мэдрэмжийг дагаад гой сайхан зүйлүүдийг хийж дахиад сав руугаа нэмж оруулж болно. За нэг ийм зүйлийг та нартай өргөхийг хүслээ. Тэр хүн ер нь бол ямар ч зүйлийг өөр дөрөө хэрэгжүүлээд хийх нь л чухал. Энэ бол ерөөсөө хүний дадал байждаг. Хэвшил, дадал, зуршил. Энэ зүйлүүд чинь л хүний амьдралын гол цөмийг бүрдүүлж идэг. За өнөөдрийн чөлөөт яриа өндөрлөлөө. Баярлалаа.